Монгол улсын хэмжээнд 1100 орчим аль биесний эрхтэй богино хугацааны сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулдаг. Хөл хорой тогтоосны улмаас багш нарынхаа цалингаа тавьж чадахгүйд хүрсэн учраас сургалтын төвүүдийг нээж өгөхийг хүсэж байна. За тэд өнөөдөр 2000 хүний гарын үсэг цуглуулж энэ хүсэлтэд улсын онцгой комист хөргүүлэх харуулжээ. Өнгөрсөн 3 сарын хугацаанд сургалтын төвүүдийн үйл ажиллагааг хаасантай холбоотойгоор цалин мөнгө тавьж чадахгүй 500 гаруй сургалтын төвүүд үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон тухай 4 сарын 22-ны хэвлэлийн хурлын үеэр сургалтын төвийн төлөөллөд ярьж байсан. Тэд 100 гаруй байгууллагын захирлуудын гарын үсэгтээ шаардах бичгийг чин зэрэг сайтад хүргүүлсэн боловч хариу өгөөгүй учраас 2000 иргэний гарын үсэг цуглуулж дахин шаардах хуудас хүргүүлэхээр болжээ. Сургалтын төвүүдийн үйл ажиллагааг Улсын онцгой комисс, эрүүл мэндийн яам, холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагаас тавьж байгаа аливаа стандартыг бид бүхэн хүлээмжшөөрөөд үйл ажиллагааг маань нээж өгөөч л гэдэг юм тодорхой саналтай байж байгаа. Бид бас төрөөс аливаа нэгэн бусад орнууд шиг тэдэнд төгрөг өгөөч, эсвэл тим тендер, тим талаар дэмжээч гэж ерөөсөө яриаггүй маа. Бид бүхэн стандарт шаардлагын дагуу өнөөдөр бидний үйл ажиллагааг нээгээд өгөөч гэдэг юм тодорхой санал хүсэлттэй өнөөдөр энд гарын үсгийг цуглуулж байна. Сургалтын төвийн Сүхбаатарын талбай болон цэцэрлэгт хүрээлэн зэрэг хүн ихтэй газруудаар явж иргэдээс гарын үсэг цуглуулж байгаа юм байна. Түүнчлэн онлайнаар сургалтын төвийг нээхийг шаардж байна гэсэн жагсаалтыг мөн зохион байгуулад байна. Онлайн жагсаалыг өдөрт 1 цагийн хугацаанд лайв байдлаар хоосон анги танхимаа гаргаад самбар дээрээ онлайн жагсаал сургалтын төвүүдийг нээ гэсэн хаштагийг ашиглаад онлайн жагсаалыг 2 өдөр маш амжилттай явууллаа. Манай сургалтын төвүүд бас засралтгүй нэмэгдэж байна. За энэ онлайн жагсаалыг бас эх 7 хоногоос улам эрхжүүлнэ гэж бид хүмүүс төлөвлөд ажиллаж байна. Тэдний шаардлагыг хүлээн авч сургалтын төвийн үйл ажиллагааг нээгээгүй тохиолдолд хөлбөмбөрийн харилцааг дэмжиж нийгмийн хамгааллыг хангах ёстой чин зэрэг сайдад үндсэн үүргээ биелүүлээгүй гэж огцруулах хүртэл асуудлыг хүндэх болно гэдгээ сургалтын төвийнхэн мэдгдлээ.